Амар мэндүү. Мэлмээ тунгалаг үлмээ бад лагшин амгалан үйлс өндрүү. Туулаа нэвртэй подкаст. Туулаа нэвртэй подкастын 2 дахь суваг Газрын гаваас. Description хэсэгт Газрын гаваас подкаст руу дамжин орох холбоос бий. Шинэ сувгийг маань дэмжиж subscribe тавьчаад дарахтал хангалттай. 1001 шөнийн үлгэрийг Газрын гаваас подкастаар. Номхон тэмээг ноолоход амар, номой хүнийг зарахад амар. Монгол ардын зүрэг. Тэргүүн туслагч цогт очир. Дачинвангийн хушууны догшин ноён. Дачинван. Одоогоор Өвөр Монголын Шилэнгол аймгийн Шулуун хөх хушуу. Догшин ноён дархангүн Мая мэрэн сайхан сэтгэл цэцэн мэргэн туслагчтай байжээ. Цэцэн мэргэнийг ард олон тэргүүн туслагч хэмээн өргөмжлөн хайрладаг байв. Цогт очир хэмээгч энэ мэргэн туслахын талаар олон домог яриа бий. 1. Сайн ир нохой цагаан ялзымд орж хэрэг хэлэлцүүлж байжээ. За та бич мултар харахгүй юм дуу наатглаа да. Яадаг шүү юм байгаа. Гэж арга барагдан тэргүүн туслахыг царайчлан харж зогсдол хэрэг мэдүүлэгч хаяа хотоо хатарсан гэж аашилжээ. Тэгтэл хошуу нутгийг тодруулах яриа болтол тэргүүн туслагч бусдад ажиглагдalgүйгээр малгаагаа авч тойруулан тавихыг харсан нохой цагаан. За би өөрийн хошуунаас адуу мал хөөгөөгүй билээ. Гэтэл энд тэнд жуг гэлцээд явчихав. Сайн эрд ял тулгаж дийлэхгүй болсон хошуу тамгийнханч далин болоод манай хошууны хэрэг биш гэж нохой цагааныг суулан тавьжээ. Ийхүү өөр хошууны хэргийг шийддэггүй байсныг сайн эрд тэргүүн туслах сануусны учир энэ юм байжээ. 2. Дамбижааг газар нутаг тасалж авах нь гэсэн яриаг тэргүүн туслагч сонсоод хагартлаа уурлаж. 2 Тимэт Баатарчинд дээлийн тасархай чинээ газраа мөрөн дээр толгой байгаа цагт өгөхвээ гэж хичээ. Ил яриаг Дамбижаагийн туршуулууд хэдийнэ багшд нь дуулгаж амжив. Дамбижааг тэр нутагт ирэхэд айсан ноёнч тэргүүн туслахтай хамт очиход ноёныг оруулсангүй гин. Одоо яадаг вүлээ гэж жаабагшны гэрээхэн гадуур ноён холхихдоо зарцаа дуудаж. Цаад хоёр чинь юу л болж байдаг бол мэдэж ир гэжээ. Зарцсан төдөлгүй гүн ирээд миний явдал чамд хамаагүй цөг нохой гэд үүдэнд нь давшлаад сууж байна гэжээ. Одоо очоо дахиад хараадах гэд дахин явуулвас. Банзад гинэ чи банзд ч л байхгүй юу? Мөнгөн толгой биш мөгөөрсөн толгой. Мөнхөрдөх толгой биш өнхөрдөх толгой. Бурхан бол авран нэз бөөг бол хал нэз гэд давшлаад тулганд нь дөхөөд сууж байх юм гэжээ. Дахиад л үзээд эргээд явуулжээ. Би төрүүлэх болов уу? Чи төрүүлэх болов уу? Гэд хойморт нь гараад сууж байх юм гэжээ. Дахиад явуултал гүрдийгээд гүзээчин цүнтийгээд надаас урдах болов уу? Гэж байна гин. Хар хөмсөгт барьж авбал багштан наадхаа 50 надад хэрэгтэй хүн байна гэж байх юм. Тэгээд хоёул хамтраад хооллоод сүрхий байна гэвээс ноёны санаа намарсан бололтой. За яамай та гэд хөлсөө арчин зогсож байсан юм гэдэг. 3. Тэргүүн туслах Улаастан амбанд бараалахаар явах замдаа цаазан ялтай нэгэнтэй хамт нийлжээ. Тэр нь замын турш дуудуулж яваа тэргүүн туслахыг хараад энэ хүн шиг дуулж авах юмсан да гэж боджээ. Замын 2 тус тусыг бодон явж улаастайд хурж салах болоход тэргүүн туслах. За би замын турш таныг тандав. Ямар ч сүр сүлдгүй явах юм бтэ гэж зэмлэж гарчээ. Тэгснэ. За яах вэ? Эр хүний замын хүзүүрт хаана
Яаж таарах юм бэлээ? Чи сайн тогтоо. Ургах нартай уралдаад амбанд бараалах. Юу хүн бэ гихвэ? Тэгвэл хаяа би гэмгүй хүн гээрэ. Би ч байхвэ гэд явчихжээ. Хилснээр нь болж хаяа би гэмгүй хүн гэвээс амбан хаяа энэ гэмгүй хөө гихийг сонсоод тэргүүн туслах. Юугаа гүлэрсэн нохой чи? Өгөр боол чи амбнаас айдас аваад тонол цаашаа гэж сайх хэрийг ялз эмэллээс нь аварсан юм гинвэлээ. 4. Төрд хулгайч хэрэгтэй болжээ. Хошуу тийм нэг олох болоод байв. Тэгтэл нохой цагаан гинэд хошуу ноёны санаанд орж ирэхэд ер шалгаж үзье гэж шийджээ. Хонь хөтөлж явсан хүүхнийг хараад ноён нохой цагааныг дуудуулж "За, чи тэр хонь хөтөлж яваа бүсгүй араас очиж хонийг нь өөрт нь мэдэгдэлгүй аваад ир. Тэгвэл чамайг дархлаж тавина" гэсэнд нохой цагаан "Та хатныхаа гутлыг өгөхгүй юу?" гэвэл ноён инээгээд "Гуталч үгүй, хонж үгүй болчихгүй бол аваад явал та" гэжээ. Нохой цагаан хатны гутлыг сугавчлан хүүхний замыг тосоод явчихжээ. Хонь хөтөлж явсан хүүхэн зам дээрх малын баас болсон өрөөсөн гутлыг харж хөлөөрөө эргүүлж тойруулж байгаад орхиод цааш явчихав. Нохой цагаан хүүхний замыг дахин тосов. Хүүхэн өрөөсөн гутлын нэг нь зам дээр шившинээрээ байсанд учиргүй ихээр баярлаж бүсээ тайлж хониод ирснээс уяад түрүүчийн зам таарсан гутал руу гүйжээ. Ингэж явах арга хойгуур нохой цагаан хатны гутал хонийг ноёнд авчирч өгсөн юм. Ийхүү тэр дархлагдсан билээ. Гилээж хожим сайх бүсгүйд амбан шар атан тимээ унаа нэмэр сайлын өнөө өгч явсан удаатай гинвэлээ. 5. Цэцэн туслагч. Өнөөгийн Говьалтай аймгийн Төнхөл, Төгрөг, Бугат, Цээл, Алтай сумын нутгийг хамарсан Дайчин вангийн хошуу хэмээх нэр нөлөө ихтэй нутаг дэвсгэр уужимтай нэгэн хошуу 1924 он үртэл халахын Засагт хаан аймгийн бүрэлдэхүүнд багтаж байлаа. Энэ хошуу нутагт аж төрн нэгэн насаа илээсэн ч өнөө хүртэл ард олны дунд домог болон яригддаг нэгэн түүх түүний тухай энд товчхон өгүүлье. 1851 он. Хошууны ноён Дайчин байсан Соном цэрэнгийн ууган хүү Бат очринд мэндэлсэн нэгэн хүүд Баян цогт гисэнээр харилжээ. Баян цогт хүү багасаа сэргэлэн цовоо хурц ухаантай болох нь мэдэгдэж манж төвөд монгол хэлээр бичигт боловсрч ном зохиол сонирхон уншиж өргөн дэлгэр мэдлэг олж аваа зогссонгүй. Тэр үеийн төрийн хууль цаазын бичгүүдийг шимтэн уншиж судалдаг болжээ. Багасаа эхлэн оюун ухаанаараа тодорсон түүнийг дөнгөж 20 эргэм насанд нь хошууны тэргүүн зэргийн тайжаар тун удалгүй хошууны ноёны тэргүүн зэргийн туслагчаар өргөмжилжээ. Эрдэм номд гүнзгий ухаан бодол хурц уг яриа цэцэн цэлмэг баяр цогтыг төдөлгүй ард олон үнэлж цэцэн туслагч цэцэн гэцгээх болж албан бичиг баримтанд ч олдмол нэрээрээ тэмдэглэгдсэн нь бий. Тэрбээр юуны өмнө мэдлэх хүндлэх ахчлах дүүчлэх ёс гормыг сайн мэддэг мөрддөг хүн байсан бололтой юм. Цэцэн туслагч нэгэн удаа хошуу ноёны хамт нэгэн айлд хоноглох болжээ. Тэр баян чинэлэг айл ноёнд бүдүүн хоньны цэцэнд хураг нямах чанаж өгчээ. Цэцэн хутгай гарган гутлынхаа дотор төрөнд нийлээд махнаас идэж гин. Тэгэхэд гэрийн эзэн хутгай юунд дотор төрөндөө нийлв хэмээн эвгүрхтэл цэцэн бийд хүрээгүй төшөмдөд бэлчээрт хүрээгүй малын мах өгөхөөр нь билүүнд хүрээгүй хутгийг дотор төрөндөө нийлээд идлээдэ гэсэнд цаад хүн хэлэх үггүй болсон гэлцдэг. Өвгөнд ёж үг хэлэх гэж зориуд ёсыг эвдэн өдөж ийхүү үлджээ. Нэгэн удаа цэцэн туслагчийг томоохон хутагт лам ирж уулзахыг хүрчээ. Очтол
үүдэнд нь халтарж очихдог хөв. Ажваас түүнийг зориуж чадах гэж үүдэндээ мөс хөлдөөж тэмээний хоргол цацсан байжээ. Үүнийг үзээд цэцэн ширээ бүр бүхэндөө шав шээдэг байтал ширээд ламбгай үүдэндээ шав шээдэг ажээ. Шээсээ цэвэрлэж бузраа ариутгсан хойнтой нь дахин бараалах уу да гэж хэлээд буцжээ. Тэрээр харийн дарлыг эсэргүүцдэг орон нутаг хүн ардаа гэсэн сэтгэлтэй байжээ. Баруун хязгаарыг өмүүлж авсан Дамбижанцан гих залхаа этгээдийг үздэггүй юм байж. Дамбижанцан зүйлийн хүрээн дээр ирж цэцэн туслагчийг дуудаж уулзаад "Чи яагаад намайг угтаж авсангүй?" гэж сүржигнэхтэн. "Хон дагсан нохой хүртэл эзэн сүрэг хоёр эргээ дайсыг урдчлан ирж тохиолдог байхад хосгүй эрдэмт хэмээгдэх ламтан та юунд эзэнгүй тэнүүлчин адил хэл мэдээгүй ирэв? Ламтан та хүндээ хөнгнөөс алдлаа да" гэд истоожээ. Дамбижанцангийн уур хөдөлж "Чи ихо намайг яагаад хоёр тэмээтэй бадарч ингэж хэлдэг хүн болж байна" гэж байцаахтан. "Таныг байтугай богдыг сохор тангад гэж хэлдэг толгой өнөө хэр мөрөн дээрээ л байж байна да" гэж зайшлуулжээ. Тэгэхдээ Дамбижанцан "Хоёр охины чинь нэгийг авч тоогоо бариулна даахөө" гэвээс "Та бууг юм бол аваад л яв. Харин үнэхээр бурхан юм бол бүсгүй хүн бузар болно шүү" гэд хэлэх хөггүй болгож байжээ. Ховдын Манжамбны газрыг хамгаалж байсан тус хошууны 100 цэрэг хоол хүнс орон байраар гачигдж хэрхийг хошууныхаа ноёдоос лавлуулахад цэцэн бээр. "Хаяад ир, хар хятадууд өөрсдөө мэднэ биз" гэсэн хариу өгчээ. Цэргүүд төрлөх хошуудад ирсэн хойно Манжин хаан албаа орхиж авсан 100 цэргийг цаазаар авахыг тушаасан байжээ. Аймаг хошууны ноёд ихээр сандарч учраа олохгүй байтал цэцэн туслагч бээр. 100 цэрэг нэг бүрийг зэвсгэлсэн 2 цэрэгээр харгалзуулан өөрт тань хүргүүлээ. Хэрхийг өөрөө мэддэгвэ гэж цэцэн туслагчийн төлөвлөсөн бичгийг илчээр илгээсэнд хариу хэл сүрэг тасарчээ. Зэвсэг бүхий 300 монгол цэргээс 100 монгол эрийг дотор газар цаазлахаас хаан болгоомжлно гэдгийг цэцнээс өөр хинж санаагүй байжээ. Улаастаа Манжамбан монгол ноёдыг идэ будаагаар дайлахдаа хүмбүрийн өмнө ширээн дээр нижгэд дөрвөлжин хаш чулуу тавьсан байжээ. Үүний учрыг ноёд ис олон Юутаач Дайчин Вангийн цагаан толгойтыг харзныг гэлцэж байтал чацуулаад будаагаа савхтаж эхэлжээ. Ноёд түүнийг дуурайн ёс алдах гацаанаас мултарчээ. Түүний хушуунд ядуу зүдүүгийн ирэхээр эрийн сайнаар хоолоо олж иддэг боловч ардат хоргүй Энзэнгийн цэдэн дамбаа гихч шилийн сайн ир хулгай нийлрээд шийтгэхдэх болжээ. Цэцэн түүнийг хуйгийнх нь хамт дуудан ирүүлж малгайгаа авч сэгсрээд холоор эргүүлэн дахин өмсөд хуйгт хандаж "Хаалгаа сайн хаа, галаа сайн түл, үүнийг чинь нэг шулаа тавина да" гэжээ. Хол нутгаас авсан кичгэл түргэн зодоо тавина, амаа сайн хавч гэсэн үг болохыг сайн ир мэдэж авчээ. Цэцэн туслагч голч шудраг дээдсийн өмнө бөхөлддөггүй өөрийн гэсэн үзэл бодолтой хүн байжээ. Энэ үзэл нь баг залуугаас нь төлөвшжээ. 16 настай баян цогт хүүг хон хариулж явахад нь хошууны ноён түшмлүүдийн хамт давхиж өнгөрөх зур морин үлийд бүдэрчээ. Уурсан ноён морио том ташуураар хідэндээ гуйдахыг хараад урд хөл бүдрэхэд хойд хөлийг нь шийтгдэг юм байж урд хийсэн нүглээ хожим яаж цагаатгах юм бол хэмээн хашгирчээ. Орой ноён гэрт ирсэн байвг нь их нь ихэстэйцийн үгийг шагнаад яах вэ гэсэндээ хүү минь гар ямаа эмээлийн ганцаг хэмэлчих байх гэхэд ям эдсэн уруулаар цай ууж болсон юм ямаа эдсэн ганцгийг сураар илбэж болох л байлгүй
гэд хинэггүй суусан гэдэг. Ийхүү сэтэрхий уруултай ноёныг дайруулж хэлжээ. Хожим том болсон хойноо хошууны ноёнынд очиж явтал нохой ноцох шахсанд нохой ноён хоёр ноцомтгой шүү. Тэгээд ч ноён хүнд нохой хэрэг юусан билээ гэжээ. Ноён хатан хоёр юу ч хэлж ис чадснаар барахгүй түүнээс хойш нохой тижээхэ болсон гэдэг. Хошууны ноёдын цол зэрэгэм ахих бүрд Манжин хаанд их хэмжээний бэлэгсэлт өргөдөг байсан дургуйтсан цэцэн нэг удаагийн ийм бэлгийг замаас нь авч 36 ширхэг бурхан бүтээлгэн зүйлийн хүрээнд залсан удаатай. Цэцэн туслагч хэдийгээр хэрэгэм зэрэгтэй тайж хүн боловч жирийн хүний амьдралаар амьдарч ард олонтойгоо ойр дүт явжээ. Нэгэн удаа Манж Монгол түшмэд хил ирэхээр яваад цэцнийнд очихоор нэгэн айлд хүрчээ. Эгэл боргил байдалтай өмсөд зүүслэн жирийн ардаас ялгагдах юмгүй айл байхаар нь айл андуурчээ хэмээн бодцоож гарч яваад таних хүнээс цэцэн туслагчийнх мөн гэдгийг мэдээд эргэн ирж ёс алдан мэндгүй явцгаасандаа уучлалт гуйж байсан юм гэдэг. Өгүүлэх энэ үү? Энэ хүний талаар архивын баримт шүүж үзэхэд Дайчин Вангийн хошууны 1879 оны өр химжээлсэн данс цэрэгэрийн данс бүртгэлд тэргүүн зэрэг тайж баян цогт хамжлаг ард 15-тай гих буюу 1828 оны тус хошууны хүн ам мал хөрөнгийн бүртгэл дансанд түүний хүү Гомбсүрэнгийн гэр бүлийнхний дотор эцэг цогт 77 настай гихчлэн тэмдэглэгдсэн байна. Үүнээс өөр албан ёсны баримт олдоогүй. Цэцэн туслагч эрдэм ном сайтай цаг тооны бичиг ихэд сонирхдаг, судалдаг, аминдаа ном судар нилээд цуглуулсан хуучин цагийн боловсролтой хүн байсан гэлцдэг. Түүний ачхуу орсоод хадгалагдан байгаа тодорхой тол химээх чулуун баарын сонин ном бол цэцэн туслагчийн номоос үлдэж хоцорсон дурсгал юм. Цэцэн туслагч химээх баян цогт агсны амьдрал үйл хэрэг үзэл санааны талаар энд өч үхнийг өгүүллээ. Цэцний 8 хүүхдээс Гомбсүрэн, Гончиг нар нь 1937 оны хилмигдүүлэлтийн хар шуурганд өртөн ам алджээ. Түүний үр сад Лодон, Орсо, Рагча, Зэ Ламжав нар болон тэдний үр садаа салбарлсан олон айл өрх хүмүүс нийслэл хот болон Говьалтай аймгийн Төнхөл, Бугад суманд аж төрж байгаа. Мэргэн туслагч Гомбжавын домгууд. Гомбжав мэргэн туслагч гэж хошууч байсан хошуунд нэг цэцэн мэргэн түшмэл байсан гэдэг. Улиастан амбан хошууч байсан хошууны ноёныг чухал ажил гарлаа өнөө шөнийн дотор ир гэж дуудуулсан байжээ. Ноён маш ихээр сандарч туслагч Гомбжавд хэлжээ. Гэтэл туслагч нь яарад яах вэ? Юмаа сайн төхөөрч аваад маргааш л хөдлөе гэж. Юмаа базааж аваад 3 дахь хоног дээр очиж улиастан урд даралд буудаллаад ноён амбанд бараалхах болжээ. Туслагч Гомбжав хэлжээ. Миний хэлснийг яг биелүүлээрэй. Нэг ам цагаан чисчүү ав. Амбаны дорхийнхоо өмнө малгайгаа жаахан хилтгэн өмсөд сагалдрагыг нь тайлчхад ороорой. Оронгуудаа маш ууртайгаар Манжийн газраас шахаага үрж ирсэн элжигчий. Яарууд авчи хугацаанд яах гэж намайг дуудав гэж хэлээрэй. Тэгэхлээр нь амбан уурлаж босож ирээд таныг алгадан шүү. Тэгэхлээр нь малгайч нь унана. Малгайгаа унахлаар өвөрдөх цагаан чисчүүгээ гаргаж дивсэд малгайгаа дээр нь авч чисчүү дээрээ тавьж орхичход дотоод хормоогоо 3 ноголж 3 няслаад өг дууралгүй шалавхан гараад ирээрэй гэж хэлж гин. Тэгээ туслагч өөрөө цуг явж гадна нь байж гин. Ноёнчиг оронгуутал нөгөө туслагчийн хэлснийг л хэлж гин. Амбанчиг уурлан босож ирээд л алгадаад орхитол малгай нунаж
Чисчүүгээ гарган дивсээд малгайгаа дээр нь тавьчихад л дотоод хормоогоо 3 нугалж 3 нисэлчхаад өг дугуурсангүй шалавхан гараад иржээ. Гэтэл амбан дотоодод шүүх 3 хэрэг, гадаадад шүүх 3 хэрэг байна гэж хэлээд толгоос ихсэрч байжээ. Маргааш өглөө намбных ноёныг ирж уулз гэж хэлүүлж ноён очтол тавх тариа идэ буда арх дарс засчихсан маш сайхан зантай байж гин. Түүнээс хойш хошууч байсан ноёнд маш сайн болсон гэдэг. Тэндээс буцаад хөсөгтөөгөө явж байтал ачаан дээрээ даруулчихсан ном сумыг нэг улаан дээлтэй хүн хажуугаар нь гарангаа суг татаж аваад давхиад арилж. Гомбжав мэрэгэн туслагч яаж чиг чадсангүй хоцорч жаахан явж байтал хэсэг үхэр тааралджээ. Тэгтэл гомбжав мэрэгэн туслагч энд буун гэд буудалжээ. Тэгээ тэр хідэн үхрээс хамгийн том тарган нэг шар үхрийг төхөөрүүлж махнаас нь чанаа цууж байна гин. Гисэн нэг морьтой хүн ирж манай үхрийг яагаад алж идэв гэж уурсахад гомбжав. Танаа энтхээ нэг улаан дээлтэй хүн бидэнд энэ шарыг өгөөд биднээс нэг ном сум аваад явчихсан гэд хэлжээ. Гэтэл тэр хүн улаан дээлтэй гинэ. Тэр нохой л болж таарлаа гэж нэг хүнийг цохоод тэр болдоггүй хүн юм. Би түүнийг авчирч үхрээ төлүүлж авна. Ном сумыг ч нөгөөлнө гэж хэлээд давхиад явчихжээ. Нилээд удсны эцэст нөгөө улаан дээлтийг ном сумтаа нь авчирч өгч гомбж авч тэр хүнд үхрийн хэргийг тохож хүлээлгээд явцгаажээ. Гомбжав туслагч хойд айлдаа очих гэж явтал нэг айлаас эмэгтэй хүн гараад жаахан байж байгаад л гараад ирдэг гин. Энэ яагаад байгаа юм бол? Энэ айлд буу юу айз гэж бодоод тэр айлд бууж гин. Нөгөө авгаа хилж гин. Манайх нэг хонь хулгай хийгээд идсэн юм. Түүнийг нэгжиж явна. Одоо яадаг вүлээ гэжээ. Том дайланд цөмийг хийгээд миний морины дэргэд аваачаа тавьчих гэжээ. Дайланд хийгээд мориныхын дэргэд аваачаа тавьчихжээ. Нэгжлэгийн хууль журмыг мэдхүү та нар гэсэнд мэдэхгүй гэжээ. Нэгжиж байгаа хүн эмээлт хазаарт морио энэ айлын гэрийн бүснээс уяад нэгждэг ёстой юм. Энэ айлаас алдсан зүйл чинь гарвал төлөвлөж авна. Хэрвээ гарахгүй бол эмээлт хазаарт морио өгөөд явдаг ёстой юм гэжээ. Нөгөө хүмүүс тэр айлыг нэгдсэнд гарсангүй гин. Эмээлт хазаарт морийг нь тэр айлд өгүүлээд тэднийг явчихсан хойно нь дайлантай махыг нь авахуулаад яваад өгсөн гэдэг. Бас нэг хушуунд явж байтал нэгэн авгаа гомдол мэдүүлж байна гин. Бид 2-3 хүүхэдтэй амьдарч байгаад салсан билээ. Гэтэл 3 хүүхэдтэй авахаар тамгийн газар очтол нөхөрт минь олгоод надад хүүхэд өгсөнгүй гэж гомдол мэдүүлжээ. Гомбжав. Таны хүүхдийг ч нь олгуулж өгнө гэж. Тэгээ тэр хушууны тамгийн газар очоод манай хушууны нэг бух танай хушууны 300 үнэийг дагсан юм. Би 300 тугал авах гэж явна гэжээ. Гэтэл нөгөө хушууны ноён тэр болохгүй. Ихтэй мал эхийгээ дагах ёстой. Өгөхгүй гэж байна. Ихтэй хүн эцгийгээ дагах ёстой юу гэж асуутал нөгөө ноён эхийгээ дагах ёстой гэжээ. Тэгээд нөгөө авгаад 3 хүүхдийг нь олгуулж өгч байсан юм гэдэг. YouTube дээр Тулаа нэвэртэй подкаст. Мэргэн туслагч гомбжав энэ домгоос хүргэж байна. Богдын хүрээнд хисэж явтал нэг баян ламыг гандангийн динжид шүн алаад юмнаас нь авчихсан хэрэг гарч алсан эзэн нь олдохгүй байжээ. Гомбжав мэргэн туслагч хэрэг гарсан газар очтол нилээд том хашаатай айл байвгэн. Нэг хав улаад байх юм гин. Гэрт нь ортол гүрээ хавруу нь хутгалж алсан бололтой юм гин. Гараад явтал уйлж байсан хав хашааны нөгөө өнцгөөс шар будмал хөдөс зугаад гүгээд иржээ. Тэр хөдсийг үзвэл
Уранхай нь шинэхэн дээлийн хормоноос татаж авсан бололтой хөдөс байжээ. Хөдөс. Элдсэн нэхий арьс. Хөдсөн дээл, хөдсөөр хийсэн дээл. Хөдсөн манцуй, хөдсөөр хийсэн үлгий. Тэр хөдсийг авч өвөрцөлчхөөд захаар явж байтал зах дээр хуучин шар будмал дээлийн ар хормоод шинэхэн шар хөдөс оруулж гсэн хүн дайралтжээ. Түүнийг дуудаж уулзаад нөгөө хөдсөө тааруулж үзвэл тэр дээлийн хөдөс мөн болох нь тогтоогдож тэр хүнийг тамгын газар аваачиж өгөв. Тэр хүн тамгын газар очиж хэрэгэ хүлээжээ. Тэгээд хүн алсан хүн цаазлагдах хуйлтай байж тэр хүн амьд гарах аргаа бодож хар гэрээс чөлөө гуйж аваад гомбчав мэрэгэн туслагч дээр ирж гарах арга байна уу? Ам аварч өгөөч гэж гуйжээ. Чи хүн алчхаад бас ам гуйх гинэ гэж баахан загнаж эцэст нь хэлжээ. Чи одоохон тэр алсан ламын хөрөнгнөөс 100 ширхэх шаарцай. Шар тус эд бараа тэргүүтний хүрээнд барьж хойдохыг нь хэлэг. Тэгээд чамайг цаазаар авах цуглаан хийгээд цаазын бичиг уншсны дараа чамд хэлэх үг байна уу гэж асууна. Тэгэхлээр нь ингэж хэлээрэ гэж үг зааж өгчээ. Би хэдийгээр хүний амь насыг хороосон боловч тэр ламын хойдохыг хийлгэж бурхны оронд төрүүлэхээр 100 ширхэх шаарцай. Шар тус давуун дайлам зэргийг өргөж өдий төдий ном уншуулж буян хийлгсэн байлаа. Тэр ламын сүнс одоо бурхны оронд төрсөн байх ёстой. Одоо намайг цаазаар авах юм бол бурхан номоо устгах цаазлаарай. Бурхны ном үнэн юм бол тэр ламын сүнс бурхны оронд очисон байхад намайг цаазлах нь юу болж байна гэж үг зааж өгөв. Тэр даруйга нөгөө хүн 100 шар цай зэргээр буян үйлдүүлж ганданд хойдохыг нь айлтгаад явж удалгүй нөгөө хүний хэргийг таслах цуглаан болж тэр цуглаанд хүн чигийг цуглаж гинэ. Цаазын зарлиг уншаад хэлэх үг байна уу гэж асууж гин. Нөгөө хүн гомбчавын хилээрээ заасан үгийг зөөрөхтэйхэн хэлжтэй. Гэтэл гомбчав мэрэгэн туслагч тэр дундаас босож энэ хүний хэлж байгаа үг үнэн үг байна шүү. Энэ хүн алсан боловч 100 шар цай, шар тос бараа таваар өгч буян хэлгсэн байна. Бурхны номыг бид үнэн гэж итгэх сайруудыг хүрсэн. Тэр ламын сүнс одоо бурхны оронд төрсөн байх ёстой учраас энэ хүнийг хорооно гэдг нь ер нь хаашаа байна гэж ярьсаар байгаад уг хүний амийг аварсан гин. Бичлэг таалагдж байвал сэтгэлдээ үлдээж лайк тавьчаа дараарай. Туулааны вэртэй. Ноёдын чуулганд чуулж нутаг хуваарлахаар болж отхон тэнгэр уулыг нутагтаа оруулж авахыг нутаг ойртой ноёд ирмэлзэж байжээ. Хошууч бэсийн гомбчав мэрэгэн туслагч өглөөгөр орж ирээд би их газар авахгүй шүү ноёдоо. Тулганы 4 чулууны хоорондох нутгаа аавн шүү гэжээ. Ноён баг газар авах гэж байна гэж бодоод зөвшөөрч гомбчав чих гараад явчихжээ. Ноёд би тэр газрыг авна гэлцээд маргалдаж гарчээ. Тэгтэл байна. Нэг настай түшмэл өглөөгөр хошууч байсан гомбчав авчхаад явчихсан шүү дээ. Та нар маргаад хэрэггүй байлгүй гэжээ. Гомбчаваас чи хаанах газрыг авах гэсэн хүн юм бэ гэхэд ширээ чулуу, дамар чулуу, отой чулуу, онх чулуу энэ 4 чулууны дундах нутгийг авна да гэсэнд хой загт нь отхон тэнгэр уул багтаж орсон нутаг байж ноёдын маргаан намжсан гэдэг юм. Гомбчав мэрэгэн туслагч нэг хушуу нутагт явж байгаад өглөөгөр айлд буужээ. 3 хүүхэд шагаагаар тоглож байна гин. Нэг хүүгээс нь чиний нэрийг хэн гэдгөө гэвэл би жигүүртний төрөнд явдаг гэжээ. Хүн гэдэг нэртэй хүүхэд юм гэж таажээ. Нөгөө нэг хүүхдээс чиний нэрийг хэн гэдэг вэ гэтэл 5 хошуу мал болдог гэжээ.
Шагай гэдэг хүүхэд юм гэж боджээ. Нөгөө нэг хүүгээс чиний нэрийг хэн гэдэг вэ гэсэнд зуны сүүлж өвлийн төрөөж гэдэг гэжээ. Наамар гэдэг хүүхэд юм байна гэж таагаад энэ хүүхдийн аав ээж нь ямар хүн байгаа бол гэж бодож суутал нэг тарган авгаа гаднаас орж ирээд цай халаагаад их том модон аяганд аяглаад гомбчов туслагчд байтал яасан хүн амар аягав гэтэл нөгөө авгаа хариуд нь над шиг имийн аягнаас айдаг бол төхөрийн хэрэгт шиг шоншоогүй үсттэй гэжээ. Энэ үгэнд хариу хэлж чадсангүй. Нөгөө авгаа яарад үнэгээ саах гээд гараад явжээ. Гомбчав мэргэн туслагч явхаар гарч мориндоо мордоод явтал замд нь нөгөө авгаа ханцууга сугалдаргалчсан үнэгээ саад сууж ийн. Тэгэхлээр нь цаагаан хар үнэ үзв үү гэж асуутал нөгөө авгаа. Өглөөгөр доошоо уруутсан дөрөө чирсэн сохор хар бух хамар дээрээ шээлгээд ханшаар дээрээ баалгаад хойноос нь дагаад явчихсан гэжээ. Өөрийгөө хартал цулбуураач ирчихсэн явжээ. Өрөөс нь нүд муутай хүн байж ингэж нэг авгаа давагдаад их л гутарж явсан гэдэг. Ухаанд туслагчдын домгууд 3 дугаар хэсэг. Чингис хаан гоо цэцэн гэдэг нэгэн түшмэлтэй байжээ. Түшмэл нь нэг хүүтэй юм гин. Нэг өдөр гоо цэцний тэр хүүг Чингис хаан Алтай ууланд олзын туршуул болгон явуулахар тогтсон байна. Тэгэхэд тэр хүү өөрийн эцгээсээ туршуулд яаж явбал зохих арга самбаг сүвгчлэн асуужээ. Хүүгийнхээ энэ асууж лавлсан зүйлд хөгшин түшмэл гоо цэцэн хүсэлт чинь нийцсэн хариулт гэж үгүй гэд өгүүлсэнгүй. Үүний эсрэгээр харин учир явдал гэдэг чинь эцгийн сургаалаар бүтдэггүй, өвчүүний сэтгэлээр бүтдэг юм. Эхийн саваар бүтдэггүй, эрхийн савраар бүтдэгсэн гэж хэлжээ. Гоо цэцний үзнэр бол туршуулын арга самбааг туршуул хийх үйлдэлийн явцад тухайн байдлыг үзэж байгаад уламжлах чухалтай. Аглаг өндөр алтай уул бол араа танж ам тэмцдэг газар тул хөлөг унаага сайн бэлтгэх хэрэгтэй газар. Үүнээс бусдыг нь үйлдэлийн явцдал шийдвэрлэхээсээр аргагүй хэмээн дотроо бодож байжээ. Тиймээс тэр хүний үгэнд худал байдаг хөрсөн газарт үнэн байдаг юм. Эрийн сайн нэг яван байж мэднэ, эрдний сайныг хэрэглэн байж сэтэн гэж хүүтэй хэлжээ. Нэгэн өдөр Чингис хаан өөрийн дүүнер хөвгүүдтэй арх шагнан сургаал хайрлав. Ингээд олоороо тархалцсны сүүлээр гоо цэцэнтэй хамт ирсэн отчиг ноён хаан хүний улсын засах ёсон ямар вэ гэж асуужээ. Тэгэхэд гоо цэцэн хэлжээ. Хаан хүний улсыг засах ёсон бол нар мэд хоцруулахгүй, нуур мэд голохгүй гэж. Тэгэхэд энэ үгийн утга учирыг отчиг ноён 3 өдөр бодоод бас тайлбарлаж чадсангүй. Иймээс тэрээр гоо цэцнийд очоод "Гоохаа, энэ үгийн чин тайлбарыг би бодоод олсонгүй. Ямар утгатай юм бэ?" гэж асуухад гоо цэцэн "Нар манд бол сайн болон муу, амьд болон үхснийг ялгаагүйгээр илч болон гэрлээрээ тэгшээ байдгийн. Хаан хүн хэрвээ тэр мэт төв голч байвал улс орны хүсэл яахан хөсөрдөх вэ? Нуур мэт бүү гол гэдгийн учир нь нуурт сайн болон муу ус бүгд ордог. Сайн муу адгуус бүр ус уухаар ороод түүнийг буртгалдаг. Тэгэхэд нуур харин бүхнийг голохгүйгээр багтааж байдаг. Хаан хүн хэрвээ тэр мэд сайн санж муу үнэн худлын үгийг сонсоод төв голч байвал сайн буюу хэмээжээ. Нэг өдөр Чингис хаан өөрийн дүүнер болон хөвгүүдтэй бэлэг сойрхон сургаал хайрлсны дараагаар Мингтүү цэцнийг бас яар гэжээ. Тэгэхэд Мингтүү цэцэн хэлжээ.
Эрт урдын цагт 1000 толгойтой ганц сүултээ нэг могой байж тэр могойн өөдөөс тэрэг төрч ирэхэд олон толгойн зүг бүхэн тийш таталтахын улмаас тэргэн дайрагдан үхсэн гин. Бас 1000 сүултээ ганцхан толгойтой нэг могой байжээ. Түүний олон сүүл нь ганц толгоогоо дагаж нүхэнд орсноос тэргэнд эс дайрагдан үхсэнгүй гин. Тэрээр 1000 сүүлэндээ хүчээ өгөхөөс чармай сугаа химэн үгүүлжээ. YouTube дээр Тулааны өртөө подкаст. Бичлэг таалагдж байвал сэтгэлдээ үлдээж лайк товчуудаарай. Хуульч сандаг гэж олноо алдаршсан ёгт хошин шүлэгч маань 1790-ад оны үед одоогийн Дорногов аймгийн Сайхан Дулаан сумын нутаг Тагтын Хөх өвөлжөө нэртэй газар өвлийн сард төржээ. Сандгийг 1818 он хүртэл Түшэт хаан аймгийн Мэргэн ван байсан дорж жав дэрэгдээ аваачиж хя болгосон байна. Говийн догшин ноён хутагт дулдуу тэнд анзан равжаа чогчин сүмийг байгуулад 1848 онд Дорногов аймгийн Хөвсгөл сумын нутаг Сувраа гих газар олон хүрээ буюу ноёны захиргаа төвлөдөг хийдийг нүүлгэн авчирв. Энд сууршуулснаас хойш тэр хийдийн өмнө орших ганцуудхан модны мөчрөөс сандаг хөлөөрөө тэглүүлэн доош харж сарвалцсан. Урд энэ модноос олон лам боож өгсөн гэсэн. Өнөөдөр энэ мод намайг хөлөөр боож алхана гэж алайлан хашгирч хүмүүсийг инээлгэж байсан гэдэг юм. Мөн ноёны бэлэвсэн баг хатан сандгийг голж дэрэгдээ зугаацуулагчаараа равжааг авах гэж дуудуулаад ирэхгүй болохоор нь хатан хорсож равжаад хор бариулж хорлсон гэдэг доомог үлджээ. Иймд сандаг равжааг нас барах үед ноёны хатны дэргэд хя хിവэрэ байжээ. Хошуу ноён бусаг хошууттай зарах хийхдээ сандгийг авч яван заргаа авдаг байсан учраас сандгийг хуульч гэж алдаршуулсан байна. Нэгэн удаа говийн хошуу хангаа хошуутай зарах хийх болоход сандаг очжээ. Хангаан зарагчд хэлжээ. Ургаа модгүй урсгал усгүй урд зүгийн сандаг та сайн уу? Гэхэд сандаг хариудна. Тасдах та нүгүй, тав хайлах тиймээгүй, та бүхэн сайн бидтэй гэжээ. Сандгийг богдын хүрээнд очиход хангаа нутгийн хүмүүс нь ургаа модгүй, урсах усгүй урд говийн сандаггүй сайн байна уу гэж мэндэлэхэд таслах таан хүмүүлгүй, тавглах тайлагт хоромгүй та бүхэн амгална уу гэж мэндэлсэн гэдэг юм. Мөн нэгэн удаа сандаг ноёнтойгоо цуг явж байтал нэг охтон нүхэндээ давхиад орохыг харсан ноён нь "Охтон юу гэж хэлээд нүхэндээ оров?" гэж сандгаас асуухад "Өргөө гэрийг минь нэвдүүцээ. Өөрийн чинь морь бүдрүүзээгээд нүхэндээ орвоо да" гэсэн гэдэг юм. Түргэн ухаарч альвааг онож хэлж чаддаг гоц авиасыг нь ашиглаж манжийн албанд мэд хөргүүлэхээр нэгэн жил сандгийг явуулжээ. Мэд хүргэж очисон түшимлийг манжийн хааныхан элдвээр сорж хашрааж гүйцсэн байж сандгийг очмогц тусгай байранд оруулаад "Хаанд өдөш шүн орж мэд хүрэг" гэжээ. Тэгтэл үүдний бичээчдэр нэгэн бүсгүй хүн ирээд "Мэргэн вангийн түшимлээс ганц нэг үг асууя" гихт уулджээ. Тэгтэл тэр хүүхэн орж ирээд сандгийн цай ууж байсан гангар шаазанг заагаад "Энэ аяганд хар цай уувал яах вэ?" гэж асуухад сандаг огт төгдрөлгүй "Яа шин мэднэ" гэжээ. Яа шин хийд. Хүүхэн гараад хаад ноёдтой хар цүн заргалдвал яах уу гэж асуусан чинь "Хээл хахуул мэднэ" гэж байна. Ёста мэргэн түшмэл иржээ гих сонсогдчихэ. Үдэш харанхуй болгоод манжийн хааны өргөөний үүдэнд очиход буутай хоёр манаач зогсож байсны нэгийг тэмтэрч үзвээс цаасаар хийсэн хүн байвгэн. Яваад орвол манжийн амбны суудал эзэнгүй өрөөс нь нүдэн айнаатай 13 хятад байхаар нь
13 сохрын адгийн амрыг ирье гэхэд амбан ноён нь босож суудалдаа суугаад үүдний 2 манаач юу хийж байна уу гэхэд өвөлжөөд хавар буцна гэж байна гэж хариулжээ. Үүнээс хойш мэрэгэн вангийн хушууг манж амбанынд мэд хүргүүлдгийг болиулсан юм гэдэг. Амгалан занг. Өрөөнхөн баруун гарын өвөг ноён Жожо ар алтай чингэл бурал тоход ажиллаар явсан амгалан зангийг яаралтай эргэж илчилгээжээ. Амгалан занг ар алтаагаас мордохдоо 4 ташуур арх ганцгалан гарч ташуур архины ширэн сав 4 ташуур арх ганцгалан гарч булган голын адгаар өгсөж торгуудын намжавангийн эцгийх замдан байсан боловч буулгүй өнгөрөхөд Өрөөнхөн тостхаар мөн шиг байх юм. Яагаад буусангүй вэ? Дуудаа тэр. Бууж цай уу гэж хэл. Гэд хүн явуулбал амгалан занг. Морины дөрөөний буруу ааманд буужээ. Буцах замдаа бууна гэж хэл. Гэд явчихсан гэдэг. Амгалан зангийг ирэхэд Жожо амбан ихэд твдэнгүйгээр. Загчин хошууных манай нутгаас газар аавна гэж хятадын хэв амбанд зарга мэдүүлжээ. Би очиж хэлэлцээ чадсангүй. Чи нэг очиж үзээ гэжээ. Амгалан занг манжийн хэв амбантай очиж мэндэлсний дараагаар хэв амбан. Загчин Өрөөнхөн хошууны нутгийн хөлийг дээр үед танаа хужиртын голын амаар тогтоосон байж. Загчин хошууны ноёдын заргын бичиг авч бие хүн ирлээ. Баян үлгийн аймгийн Булган сумын төвийн доод талд Булган гол цутгадаг түүнээс нь орсон хужирт хэмээх гол юм. Таних тэмдэгч байна. Уулын хавтгай хөх чулууны нэг талд нь Өрөөнхөн нуман тамга, нөгөө талд нь загчны дэгээ тамгыг сийлсэн уг чулуу гаргаж үзүүлээд энэ тамгт чулуу хужиртын амны бор толгой дээр хялгсан үүрт хадгалсныг авч иржээ гэж гин. Ийм явдал болохыг амгалан занг урдаас мэдсэн тул хужиртын уулнаас нэг хавтгай хөх чулуу ганцгалж очсон байж. Уг 2 чулууг зэрэгцүүлэн үзэхэд нэг газрын чулуу биш нь тодорхой болж энэ тамгатай чулуу манай нутгийн чулуу биш. Загчин нутгийнх ч биш. Угаасаа энэ 2 хушууны хилийг ингэж тогтоосон нь түүхэнд үгүй билээ. Энд чинь зохиомл баримт байна. Би зөвшөөрөхгүй гэд гараад явах гэтэл хэв амбан ихэд уурлан хөлдөө байсан гутлаа суглан авч амгаланг зогчээ. Амгалан занг хариуд нь Монгол гутлын доторх оймсоо суглан авч дотор нь чүнчиг норов хөөргөө хийж амбаныг зодож унгаасан гин. Хэв амбан амгалан занг зодож занчлаа гэж заргалдаж зарга шүүхэд амгалан занг. Хэв амбан намайг гутлаа тайлан авч учир утгагүй зодохоор нь хариуд нь оймсороо зодсон бин үнэн билээ гэж. Оймсоор зодсон хүнд оногдуулдаг ял шийтгэл манжийн амбаны хуйлд байдаггүйг амгалан занг урд нь мэддэг байжээ. Тэр үеийн манж хятадын болон Монголын цаац хуулийг шүүн үзэхэд оймсоор зодсон зангид оногдуулах ял зэмлэл байхгүй байсан тул амгалан зангид ял өгч чадаагүй байна. Амгалан занг хэв амбанаас айж нутгаа алдсангүй харин чиг 2 удаа сайн дөнгөөд ирсэн гэдэг. Хэв амбан загчин хошуунаас хатан авсан учраас Өрөөнхөн нутгаас газар авч өгөхөөр загчин хошууны ноёдтой хувилдаад Өрөөнхөн зангийг дийлж чадаагүй юм гэдэг. Эндээс санаа сургамж авч Өрөөнхөн ноёд загчин хошуутай хилэлцээ хийж нутгийн хилийг тогтоохоор болж одоогийн Баян Үлгийн аймгийн Булган сумын нутаг дээд нарийн зүүн салааг загчин хошуунд өгч загчин салаа гэж нэр өгчээ. Тэр үед загчин хошууны хүрээ хийд Баян Үлгийн аймгийн Булган сумын цүнхэл баригадын зүслэн дугантын эргийн ихэнд байсан ажээ. Өрөөнхөн долдоо
Загчин хошууны хүрээнд очиж дугнын дотор нь мөрөө үзэж багныг нь бүсэндээ хавчуулж аваадсан сүхээрээ цавччихад ноёных нь гэрт ороход ноён нь та сүм дугнын дотор мөрөө үзэж багныг цавчлаа. Улаан залаатай монгол хүн байтлаа. Шашин төрд харш зөөлхийлээ гэхэд долдоо амгалан би загчин хошууны сүм дуган дотор мөрөө хараагүй. Өөрийнхөө нутгийн газарт мөрөө харав. Харгаа модоо цавчлаа гэжээ. Загчин хошууны сүм байгуулсан газар нь үнэхэрийн Урянхайн хошууны нутаг байсан тул дугарч чадсангүй. Удалгүй сүм дугнаа нүүлгээд явсан гэдэг. Одоо ч гэсэн байшин балгасны суур элдв ул мөрн арилаагүй байгаа биз. Дээр дурдсан явдлуудаас болоод албан ёсны хилээ тогтоож мухар нарийн үе хев химэх газар нутгаа зааглаж бүдүүн хадны нэг талд нь Урянхайн номон тамга, нөгөө талд нь загчны дэгрээ тамгыг сэлсэн нь үеийнч булган сумын хилийн тамхт багн босон хിവэрэ хэдэн зуун жил байж уг газрыг тамхт гэж нэрлсэн юм. Сондуй захирагч. Сондуй захирагч хурдан борлог морио даншиг наадамд уралдуулахаар явхдаа зондуй ламтанд бар алхажээ. Борлог морьч аман хүзүүдэв. Наадамчин олон борлог морины шандас хурдыг шагшин магтаж тойрон бүчгэд ламтан арга буюу хусуураар чичлэн салхи хагалахыг шаардав. Хурсан олны доторх моринд хорхоотой үл таних нэгэн ноёны отго жинс зундуй ламтны читсэн суман хусуурын үзүр чүргэгдэж өдөн сэмрэн жинсэнд хагарчээ. Энэ гайд учралд гэмшсэн лам ноёноос уучлалт гуйж царайчлах үед сайх ноён эрдний шигтгээд хэрмээ тохиолдлоор хаглуулсандаа хорссон ч нэрлэхүү зан гарган наадамчдын нүүрэн дээр морины эзэн уяаж ламтан гуравт хэдэн магтаалын үг хайж зөвхөн тэдний нэр хаягийг л авлаад явчихлаа. Гэтэл нэгэн өдөр зундуй ламд халахын ноёны хэрэгэм жинсийг хагалсан хэргийн учир аймгийн жасаа тамгын газар ирсүгэ хэмээн заргын бичиг ирүүлжээ. Айж сандарсан ламтан аврал энэрл ирэн сундуу гүнтэнд босон явдлыг ойлгуулахад бодлогоширч сууснаа. Өөдгүй тэр залэг өөрөө хурцирж өшгөлүүлчгээд буцжээ гэлээ. Тамгын газар жасаанд байсан албатуудын хэнэнч захирагчийн энэ үгний учрыг сухаарчээ. Харин тал бичээчийн алба хашдаг оовон химээх дэндв. Даянжаха та хэрв манай аймгийн жасаа тамгын газар байцаагдваас балбсаар байгаад хагалчихсан гэж өчиг мэдүүлээрэ гэхэд за та хэрэг дээр хэрэг нэмээд нэмэр дээр нэрмээс болно биз хэмээн үл өшөө. Төрийн төмөр нудрах хүчтэй хонь аймгийн жасаа нийлэлтийн зарга шүүгч зүс таних хоёр түшмлийн анхны шүүлтэд сүрдэж лам нь хэлжээ. За мунхаг би балбсаар байгаад хагалчихсан нь үнэн билээ гэхэд түшмэл гайхан нилээд бодлогошрон энэ лам үнэн хэлж байна уу хэмээн ноёноос асуухад тэргээд түргэн хүлээх нь хэмээн баярлсан ноён. За тийм ээ үннийг мэдүүлж байна гэв. Түшмэд ч түүнийг гарцгаа явцгаа хэмээн зандарчээ. Ийхүү эзэн богдын зарилгаар хайрлсан төрийн өндөр хэрэгэм зэргийг хүндэтгэж хамгаалж явахын оронд зориуд тонгоон балбуусаар жинсээ хаглуулсан согтуу ноёны буруу гэд түүний зарилгийг эвдэн албад ард болгоод лампны хэргийг үл хэрэгсжээ. YouTube дээр Туулааны үртэй подкаст. Бичлэг таалагдсан бол сэтгэлээ үлдээгээрэй. Дорж захирагч. Дорж захирагчийн үед нохоо балжир гихч их цэцэн мэргэн хүн байжээ. Нэгэн удаа нохоо балжир дорж захирагчинд очиж танаас хоёр зүйл асууя гэж. Манай нутгийн төв дунд улаан хад байдгийм. Араас нь авирч гарыг гисэн юм гэхэд дорж захирагч
билээр нь тойроод араас нь гарвал дээр байх гэлээ. Тэгэхлээр нь балжир шаазан аяганд чинь цай уух гэсэн юм гэхэд хийцгүй бол модон аяга дээр байлгүй дээ гэжээ. Ингэж хэлээд нохоо балжир мордоод явчихжээ. Дараа нь дорж ярианы учрыг тайлбарлахдаа манай нутгийн төвд улаан хад байдаг гэдэг нь ноён гэсэн үг. Араас нь авирч гарыг гэдэг нь ноёнтойгоо заргалдъя гэсэн үг. Түшмөдтэйгээ заргалдаад сүүлд нь ноёнтойгоо заргалдвал дээр биз гэсэн утгаар билээр нь тойроод араас нь гарвал дээр гэж хэлсэн юм байжээ. Шаазан аяганд чинь цай ууй гэсэн нь манж амбантай заргалдъя гэсэн үг юм байж. Хэлгүй бол Монгол амбан дээр байлгүй гэсэн утгаар хийцгүй бол модон аяга дээр байлгүй гэжээ. Тэр хүн үүнийг мэдээд мордоод явах шиг байна лээ гэж хажуудах хүндээ тайлбарлсан гэдэг. Амбан суухад дөрвөн түшмэл очжээ. Амбаныхан очсон түшмэл бүрийг ирэх өгөхөд тэд зүүжээ. Харин дорж олсоороо осрлуулах хэрэг хийгээгүй гэд эвхээ түрэлчихжээ. Төдөлгүй ёроолгүй шилэн аягтай цай ээж өгчээ. Түүнийг барьж чадалгүй алдсан түшмэл хэрэгт ордог байж. Харин дорж эрхээ төрүүнээсээ авч дугуйлж эвхэд аяга тавьсан юм гинвэлээ. Та YouTube дээр Туулаа нэвртэй подкастыг үзэж ба сонслоо. Бичлэг таалагдсан бол сэтгэлдээ үлдээж subscribe тавьчаад дараарай. Ингэснээр та Туулаа нэвртэйгээ дэмжиж буй юм. Тэгвэл би баярлах юм. Нүүр ном дээр Туулаа нэвртэй гэсэн хуудас бас бий. Тэрийг дагахад яах вэ дээ? Танд таны гэр бүлд эрүүлийн хад жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.